Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Блог алгоритм програмын элементүүдийг та бүхэндээ тайлбарлая. За ингээд блог алгоритм програмуудын элементүүд буюу блок схемийн эхний блокийг тайлбарлая. Хамгийн эхний блок бол declare блок. За энэхүү declare блок маань ямар ичээдтэй блок вэ гэхээр тухайн хувьсгчийн утгыг санах хойд бичиж хадгалахад зориулагдсан блок схем. Нэгэсэндээ энэ дотор бичигдсэн хувьсгчийн нэрээр тухайн хувьсгчийн нэрийг ашиглаад санахаа үүрэн дээрээс дурын санахаа үүрийг өөртөө аваад тэн дээр нэр өгөөд хадгалж ийн гэсэн үг. За бүр энгийн нэр ярих юм бол бид нэр зүгээр нэг энгийн хайрцаг дээр тийм үү нам 1 гэд бичээд энэ хайрцаг нам 1 гэсэн нэртэй боллоо гэж үздэг шиг санахаа үүрийг одоо нам 1 гэд утгаар нэрлээд тухайн өөрийнхөө утгаас хамааруулаад тийм үү санахаа дээр тэмдэгт мөр хадгалах уу бүхэл тоо хадгалах уу тодорхой тоо хадгалах уу, бүүлийн утга хадгалах уу гэдэг утгуудаасаа сонгоод за мөн массив хэдийн хэмжээтэй массив хадгалахыг сонгосны дараагаар энийг хадгалдаг. За бидний жишээн дээр integer төрлөөр хадгаллаа. Integer маань бүхэл тоон төрөл байгаа. За ингээд хадгалсныгаа тухайн алгоритм ажлуулаад үзэхэд утга гарахгүй. За энэ дээр ямар нэг үйлдэл хийгээгүй учраас утга гарахгүй. За энэхүү утгыг яаж харах вэ гэхээр бид нэр layout windows цонхон дээр дараад variables and console цонхыг сонгоно. За энэхүү цонхон дээр nam 1 гэсэн санахаа үүр маань uninitialized буюу одоо ямар нэг утга аваагүй гэсэн хэлбэрээр харагдаж байна. За ингээд нэгтгэхэд дүгнээд хэлэхэд declare блок элемент маань алгоритмын хамгийн чухал хувьсгчийн утгыг зарладаг блок элемент юм аа. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Бороо ижээ сувга subscribe хийж таваарай.